одоо юу гэх юм те эрхчлөөтэй тий тийм нийгмийг л үүсдэг шүү дээ. Ер нь ингээд аль болох төр баг оролцдог. Иргэдэн хүссэн зүйлээ хинээрч хязгаарлуулгүй өөрсдөө бас бусдын эрхэнд халдлаггүйгээр өөрсдөө ингээд чөлөөтэй хийж болдог. Тийм нийгмийг л би хүсдэг. Тэрнийхээ төлөө дуурдаг тий. Миний хэрвээ анзаарсан бол би дандаа л аль болох төр битийн юмд оролцооч. Та нар чадваргүй байна, болохгүй байна, самраад байна тий. Ийм бийж чадваргүй тий. Мэдлэг чадвар муутай ийм бийж бүх юм хийх гэдэг юм болчооч. Иргэд чинь та нараас хамаагүй дээр ухаантай байна. Энэ компаниуд чинь аль хэдийн риск менежментээ та нараас бүр хэдэн 10 дахин илүү сайн хийдэг болчиход байна. Энийг ингээд орхичооч. Чадахгүй юмаа битгий хийх гээд дайраад байгаа чи гэдэг л тийм л юм ярьдаг. Тэгээ миний хүсдэг нийгэм бол төр нь аягүй баг, иргэдийнх нь эрх чөлөө одоо маш өндөр тийм л нийгмийг би хүсдэг. Энийний төлөө дуурдаг. Яг миний хийгээд байгаа юм ихэнхдээ иргэд рүү хандаж хийдэг хүмүүс анзаардаг болов яадаг бол тий. Гол нь би ер нь нэг ийм бодсон байхгүй. Ер нь бол улс төрчдийг бол өөрчлөлдөг юм байна. Улс төрчид бол иргэдийн юу хүсэж байгааг ярьж гарч ирд юм байна. Тэгээ хэрвээ чи нийгмийн өөрчлөлийг хүсэж байгаа юм бол иргэдийг л өөрчлөх хэрэгтэй юм байна. Тий. Та нар энэ харалтаа ингээд тахт чинь та нар ингээд сонгоод ах юм. Яагаад та нар ингээд ийм хүмүүсийг сонгоод идэв тий. Та нар хардаа эдгээр чинь нөгөө ковидын журмыг ингэж зөрчөөд нь штэ. Та нар энийг ойлгож байна уу? Гэх тээ. Дандаа нөгөө нийгэм рүү ингээ асуулт тавиад байгаа байхгүй тий. Та нар яагаад өдөр шөнөгүй энэ хүмүүс та нарыг ингээ хулигтаад, хуураад, авилгал аваад, та нараас татвараар авсан мөнгөө ингээ идэж уугаад тахад та нар юу ч болоогүй юм шиг хүмүүсийг дахин сонгоод байгаа. Та нар юу юм бодож байна уу? Ингээд ингээ нийгэм рүүгээ асуулт өгöd байгаа байхгүй тий. Тэгэнгүүт ч хүн чинь тэнийг биш шүү дээ. Нэрээ үгүй нэрээ эдгээр чи одоо яагаад юм хийгээд байгаа юм бол тий. Үгүй энэ чи гадны орнууд ингэж идэх чинь Монгол л ганцаархна ингэж байгаа юм тий. Бүхэл бүтэн нэг жилийн турш ковид ирнэ гэдгээ хэлж жагаад ирэхэд ямар ч бэлтгэлгүй ингээд амаа ангаагаа сууж байгаа юм бэ. Тий. Гэт ингэ хүн чинь ингэ бодно шүү дээ тий. Тэгэхээр тэрийг л өгöd. Та нар боддоо хэсэг хүмүүс хоолгүй боллоо гэж талбайтар жигсгэлээр бариад хорчдөг. Дарга нар болохоор ингээд шоу цэнгээ хийгээд хүн амьтан цуглуулад, бөөгнүүлээд, бужигнуулад хоорондоо үнсэлцээд тахлаар болдог. Тэгэхээр энэ хоёрын аль нь шударга юм те? Нэг бол хоёулангийн зөвшөөрөе, эсвэл хоёулангийн болъё. Эн чинь шударга өстэй ууг нь. Тим бидтэй доржоо дулмаа дондгоо гэж асууж байгаа юм. Тэнгүүч хүн чинь нэрээ бодно гэдэг. Үгүй нэрээ гэд ингээд эн чинь л өөр амарч байна. Тэгээд дараагийн сонгуулиар тэр ингээд ядаж ингээд бодоод сурцсан хүн чинь асуулт асуу шүү дээ. Үгүй та нар ч одоо нэг ковидын үед яагаад байс гэд тэр нэг QR кодоо өөрчлөгдсөн бэ гэд ядаж асууж эхлэх байхгүй тий. Түүнээс ингээд нийгэм дээр ямар ч асуулт тавихгүй ингээд ийм л байх хэвээр бид нар ингэж л амьдрдаг эдгээр ингээд дээрлэгчл байх хэвээр гэдгийг ингээд нийгэмд ингээд өгödөх юм бол одоо улам л нөгөө хүмүүс чинь дарангуйлал улам л их одоо нөгөө нэг болж бүтэхгүй юмнууд нь ихсэн шүү дээ. Тэгэхээр тэрийг л хэлж байгаа. Энээгээрээ дамжуулаад юу хэлж байгаа гэхээр нөгөө төрчин жижигхэн байх хэрэгтэй юм байна. Та нар яагаад энэ чадваргүй хүмүүст ингэж их эрх мэдэл өгöd байгаа юм бэ? Та нар өөрсдөө чадна шүү дээ. Чи чадна шүү дээ. Чи өөрөө бизнесээ авч яваад хүүхдүүдэд тижиж чадна шүү дээ. Тийм үстэй. Чи хинээс ч асуулгүйгээр энэ өөртөө сайн хүнс авчиж чадна шүү дээ. Заавал тэр дундуур нь мэрэгжлийн ялд оруулаад, заавал дундуур нь тэр нэг шудраг хөрсөлтөний нөхрийг авчиггүйгээл цагаан самар мамрын он сар хугацааг нь харуулдаг ямар ч шаардлага байхгүй. Бүр зүгээр нэг 8 настай хүүхд очиод өөртөө хангалттай ашигтай хоол хүнсээ аваад цуглуулж чаднаа. Тэрийг л хэлээд байгаа.